За өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 иргэний албан тушаалтанд эрүүг эерэг үүсгэн ялгчаад татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан байна. За үүнд улс төрд нөлөө бүхийдэхэд улсын хурлын гишүүн 6, зам тээврийн хөгжлийн сайд асан 1, төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймаг сумын засаг дарга 4, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга 1, улсын хурлын гишүүний зөвлөх 1, гайлын улсын байцаагч 12, хил хамгаалах байгууллагын 4, авто тээврийн үндэсний төрийн өмчт үйлдвэрийн газрын 4 албан тушаалтан, Өмнөговь аймгийн газрын харилцаа зохион байгуулалтын албаны газрын даамал 2, Бомтын захиргааны мэргэжилтэн 2, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани эрх бүхий албан тушаалтан 7, Түмэн 5 толгой төмөр зам хувьцаат компани 3, нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15, 22 иргэн тус ялагдагчаар татагдан шалгагдсан байна. За үүний 24 албан тушаалтныг эрх мэдэл албан тушаалын байдлаар уруулан ашигласан, 14 албан тушаалтныг хахуул авсан, 26 иргэн албан тушаалтныг хахуул өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах үндэслэхүүгээр хөнгөчих гэмтэх эрүүг эерэг үүсгэн ялгчаар татсан байна. За одоо шалгаж буй хэрэгүүдэд 8 ялагдагч цагдаа хоригдож байгаа. За үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргийг биелүүлэхийг төтөлцүүлсэн 4, хувийн баталгаа авах тасалсан сэргийлэх арга хэмжээг 26 ялагдагчид авсан байна.